Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны гурван дээр сугаат харуулан сонсож буй эрхэм сонс үзэгчдэнд таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцгааг сүрэтээр яна нэвтрүүлэг маань эрхэм сонс үзэгчдэнд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 2 дугаар сарын 8-ны лав гарагийн яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Бид нэр л өөртөө мартсан байсан үгийг сануулсан. Тий. Урд насанда нөгөө коммунизм үед юу нээдэг гэсэн чинь гоё. Тий. Соёлын төвийн эрхлэгч байсан би. Хараад нээдэг нөгөө шариг ихнэр байсан шиг. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MCS-ийн Coca-Cola за мөн олон улсын стандартаар баталгаажсан хүнсний мандаа өдөр очир тагийн хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдэв маань их гоё сэдвээ. Цагаан сараар айлд X-тэйгээ тааруул яана гэдэг сэдвээр ярилцсан. За энэ манай сонсогч Баатар хүү золзээ гэдэг бүсгүүн санал болгосон сэдв шүү. За. За. Гото золгодог л баг. Шууд танихгүй дүрс хийх хэрэгтэй шүү дээ ер нь. Тэгдэг юм байлээ угаасаа. Автоматар ингээд бүр цаанаасаа яг гэдгийм байлээ гэж чи бас мэдсэн те. Гэхдээ би юу яасан шүү дээ. Номчтог үлгээ таараас урдсан. Тий. Таарахгүй зарилдаг шүү. Тийм байна харин бүр сурцсан. Сайхтар хүмүүс. Тэгээс харангуудаа сүйдэх юм. 1 2 3 гэхийн хооронд зүг тэгслэх хэрэгтэй заяа. Одлоо та. Яа. Намцэг. За хитгсэлээ. Аль нийлээ хин нийлээ яа. Танихгүй бүр амар юм шүү. Хитгэн сандгууд бүр амар ш. Эрэгтэй нь бүр дайлтчаад идэм байлээ харин. Тийм үү? Эрэгтэй дэлчээд идэм үү? Би Та нар болоод чадахгүй шиг амраа. Сайн байна уу? Гүг та одоо яг босон процесс нард ийм заяа. Манай хамаад юу өөдөөс ингээ хараасаа. Би гэр бүлийн хүүхд мөхтөө өрдөр аас. Яг өөдөөс ингээ. Тэгээд нөгөө тэр чинь ингээ нэг хамаатныхаа настаа хүнийд тэдний гэр бүлийнхэн ч золох гэж очиж байгаа, манай гэр бүлийнхэн ч золох гэж очиж байгаа штэ. Тэгээд таарч байгаа аахгүй юу? Хашаа авах хүн төгөрч ирсэн. Ямар их үе юм бэ? Номсч хоёр ах トゥ нартайгаа ирэхэ болоо. Тэгээд тэр нь нэгдүгээр курс мөрстэй ахтаа л жан болж байсан л залуу байгаа хгүй. Зүүн нэгээд нөгөө сайн уу тэгээд нөгөө хүмүүнтэйгээ хөшрөн хастаа тэгээд золгочоо тэгээд ширээний хоёр наан цаанс ингээд сууж шít. Тэгээд зүгээр ингээд залуучууд бол гар ирдэг штэ. Гар ирчихэж байгаа хгүй юу. Тэгэнгүүт нөгөө яах юм энэ нөгөө манай нөхөр мөхөр гэлэхлээр би тэгэлээ. Тийм үү гэл тэгэл сууж байгаа юм чи тэгэл. Өө бүр мэдих ясгүй шүү. Өө тийм үү. Одоо нүдээс авчих юм бол миний X болно те. Тий. Тэгээд За агаа та 30 хэдэн жил таньсан алаж арай танихгүй байх. Энэ аргыг та хэрэглэж болохгүй шүү. Хашаа тийм зүгээр ингээд хиндахгүй гэсэн. Ирээ таны зүгт хүмүүс мод шүү. Ой нүч зөнчиж. Би яг тэсэж нүдийг ч бол танаар санаар ингээд стан байна. Нөгөө амар том алга нүдэрээс ингээд. Хашаа залууг их нэр авцгаа. Тэгээ удаа. Тэгээд самаа юм аа. Залууг их нэр. Энэ их шүү залууг. Ямар мохайтэй. Яа, номгийн нөхөр ингээд залуух их нэр авцсан. Тэгээ номинтэй таараал. Тий, энэ их тэгээ золох гэвэл чи золохгүй. Одоо номингийн нөхөр залуугийн нэр аавна гэхэлэр нэг 1000-аад оны л охин авах нь тий. Дөнгөж 20 настай нэг юм зэгзэг сохинд агуулсан. Ямар мохай. тэг өндөр гэхдээ те. Ямаас өндөр заяа. Манай нөгөө өндөргөө санагдгүй. Намайг залуу гэсэн чинь бүр ингээд. Яг болоод. Би яах өшгөлөх үү? Мэдхгүй. Би чи залуух уу? Их чинь сууж. Их тэр хүрээдэр. Юу ч болоогүй царай. Амар байна уу? Чи тэгнийг өвчтэй. Йоо. Чи тэгээ нөхөртөөгөө зодох уу гол. Чин зүгээр гэнэ онгор үерхэл нас ярьжсэн болохоос биш ямар гэр бүл салсныхаа дараа шиг өөрөө салж болно гэсэн. Би яштэй тий мөөгийг хэрвээ тийм өөр хүүхэн дагуулсан тэгээ айлд орж ирээ би таарна штэ тий. Тэгэх юм бол би одоо
За хамт ажилладаг хүн ч одоо тэгэл Би бол яг Би лав эхнэр нөгөө эмэгтэй л харж агаад хиддэх нь вэ? Тэгэнт би шууд тэгэж баг аа. Яади. би бол юу ч чадаагүй юм шиг хэлсэн. Яасан бэлэхгүй мэрд хүүхд. Ийм сага саршины өдөр. Яасан амны бэлэхгүй хүүхд. би бол шууд баг цагаан сарын хар сар болгоо. Тэрүүгээр нэг самраа гараа явж байгаа юм да. Нөгөө тэгээд зүгээр яахгүй тэгээд тэр чинь залуу хүүхэд омглон байж тэгээд Сүмбатар руу зүгээр шууд нааж чавчаад Хоёр миний экс биш юунда санаад байна. Яа, энэ ч орж бүр ажлын экс биш шүү. Юунда санаасаа. Танаа ихнэр нэг өөр нөхөр дагуулж оруулж ирээл. Тэгэл золгохоор бол яг нөхөртэй. Золхон доо. Яг тий золхон шүү дээ. Нөхөртөө золгох юм уу? Хөх юмний ч мууг ясаж Монголын золгон шүү дээ. За. Золгон. Би нөхрийнхөө залуу ихтэй юу хэлэх юм бэ? Тэгээ золгох хэцүү байна тий. Эхнэртэйгээ золгож явах хэцүү байна тий. Чи осоотоо золгохгүй. Залах хүүхэнд голцсон. Би хараа тэр залуу хүүхэнд юу хэлэхээ бодцсон. Тэр залах хүүхэн яах вэ? Чи сонсчих. Ёо одоо гоо 2 жил болно доо. Яа. Би жил чиг гарч ир. Яа. Араа даа юу байгаа юм бэ? Намч зүгээр цагаас нь өөрөө зүгээр шороотоор байна. Чи харин айлын цагаан сарыг чи хар сар болгох гэдэг Яа тий. Яагаад залуу ихнэрээ миний зүдэнд харуулсан юм? Яа амар юм бэ? Чи зөрүүлээд залуу нөхөр авдаг байгаа илүү баян. Юу мандад золгохгүй л эдгээр бүгд ороод бодох юм бол би хэнийг намайг ороод ирээ. За охин минь явж чи. Шууд ихүү. Аха би юу ч ярихгүй. Би очио. Намаа ингээд гашаахын үүднээс хөөгд юм. Би өнөөдөр тоо байна. Маргааш өрөөд. Маргааш өрсөрөө залах. Йоо. Яста амар юм болох юм байна. За. Ингэж штэ бүр угаасаа X-тэйгээ тааруул золохгүй гэдэг асуулт юм штэ. За, үгүй би бол тэгэл золгоо штэ. Тавааршлаад өнгөрсөн л дөө гар оройл ингээл өнгөрсөн л дөө тэгэл угаасаа анханасаа танихгүй зэрэг золгоо нь унсан гэж чинь сүд болно. Тэр X-тэйгээ ямар шуух хайрцаатай байснаас л болно л доо. Ингэмээр юм байна. Айгуу гоё. Залуу хүмүүс юм чи гар арчи да. Гар оройл өнгөрөх юм. харин тийм. Тий. Тэгэнгүүт тэр залуу ихтэй номиг үгүй тантай залгая. Ямар Номиг хичээхдээ дохоо гэж өргөж залгая. Тэгвэл намаа ингэжээ штэ ядаргаач. За ингэсгээл золгох чи гээл тэгэл ингээл яхаа зүгээр гараа зөрүүлчихгүй тэгэл олно штэ. Чамд зүгээр тэр залуу ихтэй ингээл мөнгө өрөөл та амар байна уу? мөнгө өгөлттэй болж штэ. Гого юу нэгэн төгрөг тавьчихсан. Тэгэл залуу ихнэр нь ингээл жиг жиггээл салс нөхөрлөг чи инээгээл чиний. Тэгвэл би тавж удахгүй те нэг жил гээл хэлээд гараа авчихна. Яг гол намэстэй хүүхдээж ирэл али явцгаа. Хүүхдэд ороод талаа хүүхдэд ороод Хүүхдэд ааваа гэдэг ба. Ааваа гэдэг явахгүй тест. Зооролтой. Чист авч явах гэж өгч өгч. Би яг төсөө. Хулангад энэс аава энэ яс хөөх юм бэ гэ бүр очиод за За тэгвэл дуусах юм байна. Угаасаа манай охин барыг тийж хэлсэн. би харин яг мэдээд байна. Чи нээч яхаа көгшин би бэ? Заас арай тэр нь ч юу юм бэ? Хөгшин гэж арай хэлэхгүй. Хөөх юмээ турхаа юм гэж бол хэлнэ. Тийм. Хитэ яагаад та нар намайг ингэж амар миний амьдралтай ингэж байгаа. Би юу нь яг яасан. Би ямар яасан. 30 жил амьдрсан хашаах экстэй болчих чи. Зүгээр экс гаргаж ирэх гээд байна. Чи экс чи инкээс өөр гаргаж ирэхгүй шүү. Яаж хийж байгаа X гаргаж ирэх тий. Йоо, хашаах тэгтээ хашаахыг нэрээ яг хэрвээ ийм залуу охин дагуулад ороод ирвэл нүдээ ч цаа шилбэлцээд одоо нэрээ алах баха. Зүгээр харцаараа алах бах тэр охин чи. Тэр охин чинь юу инех. Юу золгох. Юу нүдээ ихтэй золгох зүгээр харцаараа алах. За муу харж магадгүй шүү бити доогоор сэтгэлэн цагаа хий. Яа. Харин ч тий залуу ихтэй зөрөгтэй л байл л дөө. Яа тий. Залуу ч одоо тоогч шүү. Тогчоо штэ тэг.
Тий яа. Намгийн урдаас сигч хүлээ өдлөөл огцжлаас байгаа. Тэгжээс та үй намгийн экс нөхөрлөөр харж шив шүү гэж инээ. Тэгээд арай гэж нэгэлээ. Би амьдралд ногтлолцсон. Бэлгнүүдтэйгээ нацалтаа. Оо төгөөч. Шалтар байна уу? Улаанбаатарт 17 цаг 25 минут болсон. Манай найруулагч санд асуудал оруулсан байна. Цагаан сараар X-тэйгээ таруул хүүхдээ золгуулахгүй гинэ. Аад нь тийм, Б-д нь үгүй гэсэн байна. За манайхан санд асуудалд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар MCS Coca-Cola хамтран ажиллаж байгаа. За. Яа, бүүсний дараач колач та манай гоё. Цагаан юутай колон яа дээ. Үу, за дуурайж байна. Үу, яа. Энэ үү? Хөөе, хоёрын уугаад байгаа тэр над гадуураа цагаан цаастай эслэгтэй гэж хэлээ. Өдрийн авах ёстой эслэгийг хангаж өгдөг гэсэн. Энэ цагаан юутай эслэгтэй юм уу? Тэгэхээр одоо нөгөө нэг гидсний эслэгч өөрөө нөгөө гөрүүлзэх хөдөлгөөнөөр сайжруулдаг шээ тий. Тэгэхээр ерөнхийдөө угаасаа л одоо ягны цөв мөв идэл, бууз идэл, нөгөө махчаан гидсний дараа кола заавал нэг уудаг штэ яагаад чинь тий. Та мэдээж уулах үстэй. Тэр юу нь жоохон муухайлтай гэхдээ хихрэх нь гоё тий. Харин би яг хэрхээ санаа заавал ууж чадсан. Гэтэ гоё идэв. Гэтэ уухаар амар тухтай хоргоо. Би яагаад ч тийм нэр кола рекламдаж үзье гэж би айгүйх бодсон шүү дээ. Хөөе, жоохон дахин нөгөө. Та тэгээд үгээ бэлтэж орж ирсэн юм уу? Яг юу гэж рекламд гэж бодсон? Гөө зүгээр кола реклам хэрэггүй. Кола реклам хэрэггүй юу? Бид нар зүгээр баг юу ч хийгүй зүгээр Зүгээр ууч тий. Ууч тий. Нөө баавгат рекламын санжина та нар. Нөгөө нэг ингээд ээж нь ингээд дуудаал ирэхгүй гэсэн чи кола гаргаад ирсэн чинь сэлдэг. Би тэр чи кола ууж үзээгүйс аахгүй юу? Тий. Энийг нэг уугаад үзчих юмсан гэж амар хэсдэг шүү дээ. Намд юу гэж мэдэхгүй. Тэгтээ кола нөгөө нэг одоо ингээд нөгөө коланы телевизээр гардаг рекламд чинь амар гоё. Ингээд нөгөө нэг ингээд гэл яг ингээд дуурдаг штэ тий. Чи тэгээд дуурч. Тэгэхээр манай хүү яг ингээд нөгөө нэг реклам гарахаар жоохон бахтаа ингээд телевизийн өмнө ингээд очиод зогсоо. Тэгээд аваад ирсэн. Одоо манай багт идэж нэг хаяа нэг уудаг хгүй. Тэгэл уугаал тэгэл баж гэл тэгэл байлах нь яах ч гэж хэрхэж байгаа нэрээ. Тэгэл хүлээлгээл тэгжээсаа гэхэрэн гутаар гоё. Тэгэл яваад. Баж л гэдэг юм. Чимээгүй байж байгаа ч гэдэг. За юу гэрлээ нэг ихрээд гэхдээ. За хаа зүгээр. Нэгтэй өнөө хэрэг ямар юм бэ аха? Намаа минийхөө. Үгүй би уугаагүй баг л уугаагүй. Тэр нөгөө нэг номын тэр нөгөө залуугүй ихнэрийн хажууд кола уугаа. Ямар мó. Тэгэхгүй. Би ч гэсэн адилхан юм би. Йоо. За энэ одоо колонд бодвол нөгөө реклам хэрэггүй гэдэг шиг уцны дугаар муугаар янз бүрийн бэдгүүл юм байгаа үстэй бодвол. Тэгэл угаасаа хаасайгүй ерөөс ингээд Монгол орны бүрхэн сүлж хаан л хаан байгаа шүү дээ. Гэтэ юу чин энэ жилийн гол өрөө нь болохоор цагаан сар гайхамшигтай гэж шүү. Оо тийм байж тээ. Тийм өрөөтэй байгаа юм байна энэ жил. Кола. Цагаан сар гайхамшигтай. Гэтэ би өнөөдөр нөгөө нэг таксины жолооч нэг хоёр залуу байсан баггүй. Тэгсэн чинь тэр хоёр ингэж яриадсан хоорондоо энэ жилийн цагаан сараас аюу нүсэр болох байхаа. Өнгөрсөн жил бол мяас яах вэ лсэн. Тэгээд ярьсан чинь би буухта та хоёр хэдэн оных юмс чи 4 гэсэн чинь би бодож байгаа байхгүй. 2004 гэсэн чинь тийм гэдэг би орж ирээд чамд ярьжсэн тий. Тэгэхээр энэ жилийн цагаан сарын хүмүүс амар нүсэр болно гэж бодож штэ хаа. За бууж идчихэд ардаас нь кологоо даруулаарай. За ингээд нэвтрүүлгийн шингээдэг шүү. Тий, үнэхээр гоё шингээдэг. Дараагийн айл руугаа очиход бол нам. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар MCS-ийн Coca-Cola хамтран аялагч байна. Баярлаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв цагаан сараар айлд X-тэйгээ таруул яана гэдэг сэдвээр ярилцж байна. За хүүхдүүдэд золгуулах уу, хүүхдүүдтэй золгохгүй уу гинэ. Хүүхдүүдтэй юу гэж золгох юм те. Хүүхдийн буруу гэж юу авах золгоно шүү дээ. Тийм шүү дээ. Одоо хүүхдийн буруу гэж юу авах вэ? Тэгэл зарим уурлаад авах юм бол бүр сэжиг төрүүлчих юм шүү. Тийм. Тэгэхээр юу ч асуухгүй юм. Үгүй шилбэлзээд байвал аха таны гэсэн нэг тийм жоохон ч гэсэн сэтгэл үлдсэн байна л гэсэн үг багхгүй юу? Юу ч болоогүй юм шиг тоохгүй царайлал танихгүй юм шиг эсвэл ингээд юу ч болоогүй юм шиг хүүхдүүдтэй заанашаар золгох юм болгоё гэл ингээд золгох юм бол би чамааг ингээд ойртаас мартцсан шүү. Одоо жигнэс найзууд намын зайлыг мартаагүй байсан юм шүү. Тэгээ төрүүлсэн ш торгоо бүрээ. Тийм бай. Намаа миний хөө мартал та.
Залуу хүн ихнэр дагуулаа явчих штэ чи. Залуу хүүхнэр нөхөр олдохгүй бол яах юм? Тий тааж би яагаад ичи салчаад эцээ хойно X олчоод баг чи. Тэгсэн мартаж чадахгүй байсан юм штэ тий. Чи яагаад бацаантаа суух юм? Үгүй штэ. Чи харин ч бүр ингээд өөрөөсөө аах те юм өдөрж нүд тайлсан нүнжигтэй түшиг тулгууртай тийм гой хүнтэй суух хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь ястаа давсан сүрсэн базар шүү. Тийм үү? Тий. Тийм штэ. Тэр нь тийг олдохгүй бол яах? Яг ганцаараа суугаад ивэл яах юм? Тэгэл хүүхдүүдэд дагуулж гараад такси өрлөө. Чи ядчил за тэгвэл заяа. Хэрвээ тийм Хамдраа олсон дээр бах та ер нь. Ямаараа нөгөө гэлэнмаа гэсэн. тэг юу гэж дээ? Асхаас арай. Түгэл тэгэл алдалгүй яд. Гүй чи тэгвэл ядаж заяа. Хинрүү ч хамаагүй зээ залгаад ирж гэнэ үү? За одоо гарлаа гэх. Ядаж нэг хүн ирж авч байгаа юм шиг Оо болоо. тэгээ яа. Нэстэг тэргээ явуул. Удаагийн мэдсэж гисэн яа. Явуулж болох юм байна уу? Явуулаад тий. Удаагийн мэдсэж. Ирнэ. За тэгээ нэстэг тэргээ явуулч. Хөө ингэж штэ. Дээр X-тэйгээ плазад 20 хэдэн жилийн дараа таарсан автоматар хараагүй дөр үзүүлэл зөрөөд гарсан. Манай хүн хүү өнөөх маань явж гин гэд бараг очиж гар барих шахсаа. Би ч бошуухан чирээд цаашаа явсан штэ гинэ. Хашах найзаа намайг бодоорой муухад ёсинда гар зөрүүлчих номё 2 жил болондоо гэрлээ гой шүү андаа гэж чихэндэн шивнэх байхаа гинэ. Яа амар намайг бас арай юу те. Йой гой шүү андаа 2 жил болондоо. За бүр тэгвэл гэрлэгээ хамаатанд бүр ингэж тогтоохгүй нэ. Өнгөрсөн жилийн мөнөө биш юу? Гэрлээ энэ одоо өнгөрсөн жилийн залуу тэгэл ярьжсэн чи гэрлээ. Биш идэгч биш те. Чи нэг өнгөрсөн жил биш яаж татчих. Ажлын залгалтын дээр гэрлээ мөгийн хоёр золохгүй байвал номоо хашах хоёр юу гэж ойлгох вэ гинэ. X үү тийм байлгүй? Хоёул хамгийн түрүүнд залгах хэрэгтэй юм шүү муга та. Залгах хэрэгтэй юм байна. За. Золгоод байвал би бас юм бодчихно. Тэгээс ойрхон байх юм. Юу ч нэдон золгоод За гэр бүлийн чинь хүний X гэдгийг хин хинэн мэдэж байгаа гэж боотё. Нүдийг чи X, хосоогийн X, танаа хүний X, манай хүний X гэд одоо мэдээд байна. Бүгдээрээ мэдээд байна заяа. Тэгсэн чинь тэр нөхөр айлын ахмад хүнтэй 100,000 төгрөгөөр золгуул нэрээ хичээхүү гинэ. Заалдарсан. За одоо мөнгөөр зотгож авах нь. Би тэгвэл Мөнгөөр өрсөлдөх нь биш те. газ зээл аваад 200 гацаа. Мөнгөд яг тэгнэ. Гэлцээ аваад. Тийм уран зээл олдох юм уу? Гооч. Захимаар зээл аваад тэгэл доо шүү. би уцтаас гаргаж ирээд хэдэн төгрөг шийдвэрлэх гэсэн даасаа өгч хэлчих. Шууд их юм уу та? Гэхдээ яг цагаас өрөөр мөнгө шилжүүлэх гэвэл жоохон эвгүй ах те. Бэлэн мөнгө зүгээр өстэй угна. Ядгийн мөнгө л бол мөнгө шүү дээ. Ямар ч Та тэгвэл шилжүүлэх гэж 500,000-ыг шилжүүлээ дансаа. Хата шилжүүлчих. үгүй гой хэлэх хэрэгтэй заяа. За одоогээ бид нар чи код өрөөд захим золголт хийгээд байсан да. Тэгээд одоо тэгээд тэр ч сайхан хөвшчиж дээ. Залгай дансаа нэг сая төгрөг шилжүүлчих. Тэг хаа заяа. Сая яаж шилжүүлэх юм уу? Тэгэн штэ тий. Тэггүй 100,000 шууд сая болгож байгаа юм уу тий. Тэнгүүд яг шилжүүлэхдээ 10,000 шилжүүлэх. Тэгээд Олон минь надтай ижил хүүснийх байгаад байгаа тий. Тэр 100,000-аар залгаад байгаа чинь тий. Тэгвэл тэгээд яаж иж байгаа л давна да. Яагаад заавал их гэдэг? Яадгийн давна штэ. чи мартахгүй л Би байна. л удаг айл ороод 20,000-аар залгажсан 20,000-аар л золгоно. Гай. Тэрийг дагаад тэгэл бас үр зээлэнд орох гэлээ. Гэрлээ сэлгээс урцъя те. Гэрлээ чамаар олон байхгүй юу? Гэрлээ мартаас урцъя харин. Ингээ гоё жил болго өөр те. Бүр өсөлцөөр байгаас бүр ядарсан. Тэгсэн. Гоё мартаас урцъя те. Гурлаа мартаж чадахгүй. Гурлынхаа цөөхөн байгаа байхгүй юу? Мартахгүй зовд их вэ. Юу ядаргаатай та нар ч ясаа айхтар гүн гүнгээд дурлал юм ээ. Мартаа сэлгээд явах хэрэгтэй шүү дээ. Нэр мөгийн чи нөгөө хоёр хүүхэдтэй. За тий. Нөгөө хоёр хүүхэд нарчаад. Аваа гэдэг үл одоо яана. Намайг удаад өрөвдөөл тэгэл. Намайг хөгшин болоод хүмүүс гэрт ирэхэд зориуд X-үүдийг нэг өдөр нэг цагт дуудана мөнгөөрөө өрсөлдөг гинэ. Ямар амар юм бэ?
Алах нэ. За, дараагийн асуулт. Гэр бүлийн чинь хүний X тэр айлд зогсоо зайгүй яриад од олоод байвал адилхан ярих гэж оролдох уу дуугаас ухаа. Та өөрөө мөнгөөр өрсөлдөж юм чинь бас адилхан өрсөлдөх л байлгүй. Оо тэг шүү дээ. Угаасаа л өрсөл. Чал өвчтэй. Шууд дуулсан. Би нэг гоё аюу ирья. Тэгээд шууд цагаасаар шинийг ингээд авч. Чи нэг тэрийг нэг аялчих та. Цагаан сарын гэдгээд ингээ аялчих та. Үгүй их ажиглаа. Би бүр ингэ дуулаад намайг анхаарахгүй л би шууд агсан таа. Сайхан байна уу? Би сайхан байна уу гэдэг. Мохоо нэгвэл айлгч жоо мохоо гэдэг юм уу? Би сайхан байна нэгвэл айлгч жоо сайхан байна. Тэгэж тав гэр өшөг. Яаж ийж байгаа тагсан дээ. Сайхан байна гэсэн агсан дээ муухай ажил тагсан дээ юм байна тий. Яаж чаад анхаарлын төвд орох гээд шүү дээ. Тийм байна тий. Ядаргаа. Нэр тийм хүмүүс байдаг гэсэн те. Юу тийм байж таа. Сайхан байна. Өгөөд би танаад золох гэж орж ирсэн. X тэгээд хараад агсан таваа гараад ирлээ. Хан өнөөдөр яхаа уучлаа. Сайхан байна уу? Тэгэхгүй бол тэгэл би сайхан байна уу? Аргос сайхан байна. Мохоо нэгвэл ти яс мохоо байна уу? Ийм асуулт надад битгий хэлсэн. Everybody. Нэр одоо тэгж агсан юм шиг. Мэдгүй юм яа. Мэдгүй яагаад мэдгүй ингээд дайрна штэ. Тэгвэл Чи яхаа мэддэггүй те. Дурахгүй. Яагаад дурахгүй байгаа юм. За одоо мадраад 17 за 37 минут болсон. Нэг хамтран ажиллагч танилцуулсны дараа санал асуултаа дүнг танилцуулах учраас манайхаа санал асуултуудаа идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар олон улсын стандартаар баталгаажсан хүнсний маллай үйлдвэр очир тагнаас хамтран ажиллаж байгаа. За. За нөгөө нэг герман нэртэй хямнууд тест. Тийм. Аха. Тэгэхээр эн чинь бас германы технологиор хийсэн Тийм. хям гэж ойлгож болно те. Австраас мэрэгчлэлтэн технологич ирсэн гэж шүү. Тий, ерөнхий Оо, технологи. Австрал. Тий, Австри улсын жор хамтлагчны үйлдвэр, Залтек гэдэг үйлдвэрээс ерөнхий технологич нь ирсэн гэж. Оо, за. Очир тавьсан хямнууд нь айгүй гоё өнгөн тод. Тий. Тэгээ сонгоно гоё л доо. Тэгээ ярилка нас амар сүртэй. Тийм билээ. Тэгээ амт нь ч гэсэн угаасаа гоё. Ганц ярилканд биш те. Амт Амт нь ч гэсэн гоё. юутай хям аягүй гоё санагдсан. Тэр нөгөө Бислэгтэй. бислэгтэй аягүй Снод айгуу том байгаа. Том бислэгтэй. Надад бол тэр нөгөө нэг одоо энэ нөгөө утлагт хям гэдэг байгаа шүү дээ. Кабаноси гэдэг хатаасан хям нарийнхан тэр бол ингээд шууд итгэд амар гоё. Шууд бариалаа. Тийм. Шууд бариад би тэрийг ингээд хөдөө гадаа машин дотор ингээд нөгөө шууд итгэд өстой гоё юм байна да гэж бодоод бодон идэж үлээ. Германд ч юу вэ? 1200 төрлийн юу байдаг гэнэ? Хям хичнээн төрөлч гинэ. Хям одоо зайцсны орн бол юу герман л Тийш Харин тийм юм. ямар ч өөр улсад очсон заавалчгүй тийм герман хям зардаг тэгээд тийм нэг одоо буфет гэх юм уу те байдаг. Заавал байдаг. Тэгээд энэ дотроос ороод талхан дээр ингээд дуртай ингээд юмнуудаа холиод ингээд тэр дотроо идэж бас болно. Одоо эдэж хэлбэл Westwood гээд цагаан зэц байгаа байхгүй юу? За гэтэл цагаан зэцийг бол би нэг сонгож хэрэлдэг байсан. Очир дагис дээр нэг ийм юм байна гэж мэдээгүй байх та. Тэгсэн чи эдний цагаан зэцийг яаж хэрэлдэг гэсэн чинь нэмэх 80 градусаас дээш градусын халуун усанд 5-аас 10 минут халааж хэрэлнэ гэж байгаа байхгүй юу? Шиж хэрэлэх юм бол бүр амттай гэж хэлээ. Хүүдээ бид нар Хэдүүлээ бол түүхээр нэгсэн шүү дээ. Тэгэхэр нэг Арай түүхий шиг хүүхдээ юм ээ. намайг хэлээ түүхийгэр нийцсэн. Би ч бас арайч гайгүй. Би ядаж бодсоосандаа дүрж идсэн. Агуудаа та ерөөсөө дүрж харагдаагүй шүү дээ. Би ерөөсөө идээгүй л дээ. Идэж амжаа. Түүхий биш ээ болцсон За байсан. ер нь бол дундын ширээн дээр бүгднгийн зүсэж тавьсан төрөл төрлөөс нь за тэгээд идээгүй нь бол таны буруу шүү продюсераа. Тэг жоохон эвгүүлэн дээ. Манай эмхтэй чи шууд түүхийгэр нийцсэн. Хүүхдэн гэсэн үг байхгүй юу да. Гэж чи гоё халаач хэрэглэл илүү гоё амттай хаад байгаа байхгүй юу. түүгээр нийцсэн амттай юм байли те. Ингээд дараа ингээ гой халааж иддэг зайцыг түүхийгэр нийтгэж чинь экстэй болгүй яа. За аха уцны дугаарыг хэлж өгөөрэй. За уцсныхын дугаар 76 тэг 75 30 гэсэн дугаар байна. 76 тэг 75 30. За мөн 90 30 75 30. За тэгээд 90 30 75 30.
За тэгээд манай байрны доотлын дэлгүүрт бол дандаа яг энэ нөгөө нэг очир тагнасих байдаг. Од гэсэн од гэдэг бичиг гэсэн үг шүү дээ. Танаа байр хаана байдгийг? Тэгэхээр тэгэл бодохоор хаас айгу бүх одоо хүнсний сүлжээ дэлгүүр супермаркет одоо хүнсний завхуудаар борлуулж байна л гэсэн үг шүү дээ. За ингээд олон улсын стандартаар баталгаажсан хүнсний манлай үйлдвэр очир тагнас хамтран ажиллаж байна. Баярлалаа. Тийм манай байрны дорч байлаа. Очир тагнасыг реклам дугуйтаа манай байрны дор байгаа. Хаяг манай байрны дор. Манай байрны доотлын дэлгүүрийн орлого нэмэгдэх юм билүү? Чи баг зээл авчдаг юм яа тийм баатартаа. За өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв маань цагаан сараар айлд X-тэйгээ тааруул яана гэдэг сэдвээр ярилцж байна. За анхны хайр хүчтэй, анхны хайр ариухан гэдлүү гээл золгох юм уу гинэ. Сандарсандаа анхны хайр гэдэг дуулаад бүр балрах байц гинэ. Үгүй цагаан сараар дуулна шүү дээ. Чамаг Тий. Тийм бол би өөрөө онооноох гэдэг байгаа байхгүй тий. X-ийн найз залуу согтоо дагсан тавиад ахаар зоччул яах бол гинэ. Зодож болохгүй шүү, өстө болохгүй шүү. Асуудалд орно шүү. Гү яах вэ? Эвийн тааруулаад нэг өшгөлч гээд. Өшгөлж бол болохоо. Амбаард ингэж Эвийн тааруулаад нэг эвтэй гэдэг мэддэггүйгээр өшгөлөөд. За сан тасалгын дүн гарсан. Цагаан сараар X-тэйгээ тааруул хүүхдэд золгуулах уу? Аад нь тим гэдэг дээр 379 хүн буюу 56%. Үгүй гэдэг дээр 321 хүн буюу 44% саналаа өгсөн байна. Үгүй гэдэг нь яагаад үгүй гэж Залгуул тэгээд жоохон сайн харна да нүүр амын жоохон харж байгаа л тэгэл. Нүүр амын хардаг нь яаж аа? Өөртөө адилхан байна уу гэдэг үү? Тийм утгаараа хэлээд байгаа юм уу? Тий, ингээ жоохон нүүр амын харна штэ бас энэ ч тоос. Ааха. Тий. Миний чинь Тий, хэмэхгүй жиж тоос. Би бол залга гэнэ. Йоо. За. Нийтрээд байгаа юм. За X чинь хүү сайн уу? Ямар аймаар хөгшрөөвэ гэж хэлээд хариуд нь юу гэж хэлэх вэ? Ямар зөв юм бэ? Яана. Йоо. Би намцтгэл хариулна да. Би л одоо тэгвэл хүү юу л өөрөө юу л харж байгаа гэдэг. Ямар амар хөгшрөө. Би л одоо хүү өөрөө чи юу л хин бэлээ л гэн шууд. Би X чинь залуу ихнэр гэлдэг штий яа. Хөөе манай X намайг гэж хэлээд байгаа юм шүү дээ тий. X чинь гэж хэлээд. Тийм. X чинь хүү сайн уу? Хөгшрөөд өөрөөс чинь залуухан л харагддээ штэ гэж хэлвэл яадгийн ер нь. Үгүй өөрчлээ. Тий. Би соёлгүй гэж байхгүй л үгүй. Нэмээ харин шууд танаа хосоо юу ч чиж магтгүй шүү. Тэгвэл тэрнээсээ бүр зэвүүн араа чамд бол ингээд X чинь тэгж хэлвэл гайгүй хэрэлдээ сурцсан өмнө хэлсэн. Яг ингээд залуу их нэрлэгөө хараад гомик хөгшөрч тий гэлдэг тэгэл. Хажууд байгаа юм аваа шийдэж. Тэгвэл бүр муухай өстэй тий. Чамд тэгж хэлэх ч гайгүй. Тий энэ гэрлээ ямар их хөгшөрөө. Үгүй яа. Жоохон царай алдсан шүү. Йоо. Жоохон царай алдсан байна уу да. Хэлчих үг алга. Яг миний яг хэрэг яг бодит байдлаар гэх юм бол миний яг шээс гооч. Хэрэг надад хандаж тэгж биш те. Яг тэр нөгөө залуу хүүхэндээ тэгж хандаж хэлэх юм бол миний яг шээс гооч гоо. Надад хандаж тэгэх юм бол хүүлээ чи хэн билээ юу илээ. Яалаа хойлоо хаан таарлаа гэж би бараг шууд тэгнэ. Нэрээ бараг зүгээр агсан тавьчих юм шүү. Чамд танигдгүй юм байна, мэдээгүй юм байна ч гэдэг тий. За ер нь хамгийн сүүлд агсан тавьж байна. Мөгийн агсан тавьж байна. Одоо намайг ч агсан тавьж байна. Юунд дээр цагаасар багасар хин тамаатай. Хашаа яах юм? Та бас мөрөглөө дэргүүрийг өнгөрөх чи. Одоо бид нар танаа гэрт эксэттэйгээ таарчлаа. Танаа цагаан сарын чи ширээ хөшгөлөхгүй дээ. Яах юм? Хөшгөлөө тагтаа. Цус үзье. Намайгийн уруулнаас цус шүүрч байна гэдэг. Чаас. Намайг агсарч байгаа нь их сайдаа жагуул. Ас хэрэндээ хөглөө. Тэгээд хоёр охин зүглээд уйлаа. Урандаа уйлаа. Айгуу өрөвдөл харагдаа. Яа уйлчихвал тэгээ яа дотор нь гоод. Йоо. За одоо цагаан сараар орох гэж байгаа айлдаа ингээд орохгүй явж исэн чинь
Лифтэнд суусан чи X ч юм байвал лифтэнд юу ярих вэ? Юу гэж байгаа? Лифтээр явж байгаа юм уу гэж асуух уу гинэ. Лифтээр явж байгаа юм байна. Хайчих байгаа юм. Тий. Би юу нэг айл руу орох гэж байгаагаа хэрэг мэдж байгаа бол за танах эхлээд орох юм уу манах эхлээд за би их дөрүүдэд орчих жоохон байж байгаад орчих. Бөө гэд болгочна би лавдаг. Хэрвээ лифтэнд тааруул. За би ч тийм. Цувраад орё л гэж хэлсэн шууд. Сураагүй биш гэл X нь хэрлээ. X хэрэлтэй л орлоо. Би яхаас бодсон. Окей хатагны. Чистэ нэг надтай ухтал юм байсан яг юм. Тэгэл хэрэлтэй л арга. Яа цаасарын шинэ нэгний бэлэг дэмбэрлээ сайхан өдөр хэрүүл уруул хийхгүй юм уу та? Юу хэрүүл юм чинь зодоонд болох гэдэг цааш. Мөгийн айлын ширээ өшөглөөд гарч гээд гол усаар нэг яриа гинэ. Тэгвэл зөрүүлээд миний өгшөрөгч яах вэ? Чи яасаа их таргалаа вэ? Зүрх судас чинь зүгээр үү? Өвчин золон тусаагүй өстэй. Таньдаг эмнэлэг домлог байгаа шүү. Залгаараа л гиндэ гинэ. Хөөе энэ бас ингэнэ. Чамаас болоод ингээ хөгшөрцөн штэ гэж хэлнэ гинэ. Тэгвэл би энийг ингээ сайжруулчих. Чиний дараа л юм болно штэ. Тэгээл чи. Нөгөө үгэнд нөө. Тий. Яа. Чи барыг инглиш чиний ирээдүй чинь энд сууж ийн гээл харчих гээд өө. Жилийн дараа л юм болно. Зүгээр Зүгээр чи өөрийнхөө шууд хүлэн зөвшөөрч байгаа мөрөөгөө бүр. Яа тий. Окей би одоо хүлэн зөвшөөрчихгүй хамаагүй байхгүй юу? Баах уйлж байгаа. Чи багтаа. Чи намайг Тикио. Арич бас. За отгүй. Одоо нэвтрүүлгийн цаг дуусах гэдэг наа. Дуусахаас өмнө газ ганц. Би ойлгохгүй Чамаг байхгүй бол үхэн л гэдээс үхээгүй л энэ үү гэж мэдлвэл алваа гинэ. Яана. Энэ сте амир үнчилгээ шүү дээ. Яасан Чамаг байхгүй бол үхэн л гэдэг. Чи яахгүй бол би үхлээ гэдэг дүгээс үстэй. Одоо би тэгээ хэлсэн юм байна тий. За цаг дууссан. За энэ үрээд 2023 оны 2 дугаар сарын 8-ны 5 гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцаага сүрэтээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар олон улсын стандартаар баталгаажсан хүнсний манлай өдөр очир дагнс за мөн MCS-ийн Coca-Cola хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MCS Coca-Cola. Цагаансар гайхамшигтай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч олон улсын стандартаар баталгаажсан хүнсний манлай үйлдвэр Очир Дагинс. Утас 76 тэгтэг 75 30 90 30 75 30. Яна нэвтрүүлэг. Хөтлөгч хаш, мөгийн, гэрлээ, номон. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3